За энэ бол Монгол Улсын парламентын түүхэнд их гонигтай өдөр болж байна. Монгол улс одоо парламентын засаглалтай юу, ерөнхийлөгчийн засаглалтай юу гэдэг ийм одоо хандлага сүүлийн үед үргэлжиллээ. За маш их одоо парламентд хүндэтгэлгүй, дээрэнгүү, за маш одоо ёс зүйгүй ийм одоо хилцүүлгүүд боллоо. За энийг олон нийт олон улсын байгууллага. За тэр дундаа парламентод суудалтай 5 намын 4 нь байр сууриа одоо эсрэг илэрхийлчихэд байхад хүч төрж за зарим одоо өнгөрсөн одоо 7 хоногийн 4-р өдөр санал хураалтанд орсон гишүүдийг одоо учир бүтүүлгээр ямар нэгэн байдлаар ирүүлсэнгүй. За магадгүй заримыг нь одоо хэрэг үүсгэсэн байдлаар ирүүлэхгүй байх зүйл байх шиг. Ер нь бол зөвхөн би сэтгүүлчтэй уриалж байна. Энэ парламентын гишүүд дээр ийм хэрэг үүсгээд энийг ингээ бариад идэг нэг ийм зүйл бол одоо илт харагдлаа сүүлийн 7 хоног. Бараг одоо энэ дэмжиж саналаа өгч байгаа гишүүдийн хэдэн хувь нь яг одоо авилтаа тэмцэх газар болон цагдаа дээр ийм одоо хэрэг үүсээд тэр нь ингээ баригдсан ийм байж байгаа асуудлууд бол байна. За дээрэс нь энэ 7 хоногийн хугацаанд улсын их хурлаа хамгаалах ёстой улсын их хурлын дарга одоо элтэд нэг талыг барьж улсын их хурлын одоо буюу парламентын үндсэн одоо жишгээс 7 хоног санал хураалтыг одоо энэ ажиллахад зориулж хойшлууллаа тийм ээ хойшлууллаа. За маш их одоо ажиллагаа явуулж гишүүдийг одоо олон янзаар бас дарамтлсан саналд нь нөлөөлсөн ийм одоо асуудлууд бол улаан цагаан гарлаа. За яг энэ үл өнөөдөр мэдээж ийм санал хураалт ингэж боллоо. За би зүгээр санаа зовж байгаад бол цаашдаа ийм байдлаар Монгол улсын газар нутгтай холбоотой. За Монгол улсын одоо засаглалын одоо хэм хэмжээтэй холбоотой ийм чухал санал дээр яг энэ мэтчлэн улсын их хурлын гишүүд өөрийнхөө дотор байгаа үзэл санаагаа өөрийнхөө одоо жишээлбэл тийм үгүй гэдэг саналаа өгөхдөө маш их айцтай болж байна. Одоо хурал удирдаад жишээлбэл болгон туяа дарга эрүүгийн гэмтэрхтэн болж байна. Цаашдаа одоо ингээ хэн хурал удирдах уу гэдэг юм асуудлууд бол гарч байна. Тэгэхээр энэ дээр би өнөөдөр олон улсын байгууллагууд, элчин сайдын яамдууд бүгдээр энэ асуудлыг маш их анхааралтай ажилласан болов уу гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бол бас яг нэг зүйл бол бид ерөнхийлөгчийг ард түмнээс яагаад ч сонгож болохгүй маа гэдгийг бол одоо та бүх өчтөр ерөнхийлөгчийн мэдгдлээс харсан болов уу гэж бодож байна. Би бол ард түмнээс нийт 3.5 сая иргэдээс төлөөсөн. Улсын их хурлын гишүүд бол зөвхөн тойргоос гарсан гэдэг ийм зүйл ярьж байгаа ш. Нүгээр л парламентын дээр үл ерөнхийлөгч гэдэг чинь Монгол улс ерөнхийлөгчийн засаглалтай гэсэн үг байхгүй гэдэг чинь ер нь бол. Тэгэхээр энэ хэм хэмжээ ингээд олон жилийн хугацаанд явлаа. За 70 хэлбэрээр явдаг гэсэн юм. Дандаа л явсан. За одоо бол бүр ингээд ил цагаан хэлбэртэй одоо орж байгаа ийм зүйл болж байна. Тийм учраас парламентын засаглал өөрөө арчлын баталгаа. Парламентын засаглал өөрөө авилгалтай тэмцэх баталгаа гэдэг. Яагаад бол парламентын засаглал дээр л хүмүүс дуу хоолойгоо илэрхийлдэг. Парламентын засаглал өөрөө олон ургалч үзэл дундаас нийгмийн тэнцвэрийг олж харах юм одоо боломжтой зүйл. За энэ агуулгаараа парламентын гишүүний үзэл санааг хамгаалдаг. Дуу хоолой одоо тийм ээ дуу хоолойгоо илэрхийлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалдаг. За энэ эрхэнд одоо өнөөдөр ингээд үндсэндээ ёс зүйн хороо за өөр дээжхүүх цэцгээд дандаа ерөнхийлөгчийн гарт байгаа эрх мэдлэр одоо дамжуулж ин одоо хилцэх хэсэг явлаа. Тэгэхээр цаашдаа бол Монгол улсын парламент хэрвээ яг энэ хилцэгдэж байгаа асуудлаар батлагдвал Монгол улсын парламент одоо яг дуунтай адилхан чив чимээгүй бүтцэл зөвхөн санал хураадаг ямар ч үзэл санаа байхгүй үзэл санаагаа илэрхийлж чадах эрх зоригтой нэг ч парламентын гишүүн байхгүй болно. Өнөөдөр 126-аар 5 намтай байж улаан цагаан Монгол улс ерөнхийлөгчийн засаглал руу одоо дефакто шилжиж байхад энийг илэрхийлж чадахгүй байгаа парламент энэ хууль батлагдсан дараа бүр юу ч ярихгүй. Зөвхөн дахин шүтсэн, зөвхөн манипуляц хийсэн ийм одоо парламент болно. Энэ бол өөрөө хоёр том хөршийн дунд оршин тогтнодог манай улсын хувьд бол энэ бол мөхөл юм аа. Тийм учраас энэ 126-г одоо бий болгох энэ зүйлийг энэ геополитикийн энэ хүн цаг үеэс өмнө амжиж хийх гэж улс төрийн намууд нэгдсэн. Тухайн үед энэ дээр бас манай намын гишүүд бас эсрэг байр суурьтай байсан. Миний хувьд өөрт байсан эрх мэдлээ бусдад хуваалцаж илүү олон төлөөлөлтөй болохыг хүссэн.
Энэ өөрөө Монголын арчлыг хамгаална, энэ бол Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаална гэдэгт итгэсэн. Тэгээд парламент руу маш одоо бүтүүлгээр сүүлийн одоо 10 сарын хугацаанд халтлаа. Хизээч өмнө тагнуулын байгууллага хурал удирдсанд эрүүг үүсгэж байгаагүй Монгол улсад. Энэ бол парламент руу халдсан аимшигтай үйлдэл. Хизээч үндсэн хуулийн цэц парламентын эрсийг идэвхтэй үгүй гэдэг байдлаар хандаж байгаагүй. За тэгж ярих юм бол над дээр ч гэсэн санд хураасан эрс идэвхтэй эрс байгаагүй шүү дээ. Гараа явцсан эрсээс. За хизээч Монгол улсын засгийн газарт хариуцлага тооцож байгаад дэлхийд одоо парламент докторуулж байхад хориг тавьдаг ийм жишг дэлхийд ерөөсөй байхгүй. Энэ бол парламентын өөрийнх нь бүрээрх. За хизээч одоо хууль оруулж ирж байгаа хэмээн хамгийн газрынхан парламентод ийм одоо дээрлэхүү хандаж байгаагүй. Тэгээ энэ өөрөө юу вэ гэхээр Монгол улсын парламент бол юу ч биш ээ гэдэг юм хандлага илэрхийлэх. Тэгээ одоо би бас та бүхнээс нэг зүйлийг одоо манай хэвлэлийнхэн олон нийт бас зөвөр шаардахсаа гэж бодож байна. Нэгдүгээр өнөөдрийн санал хураалт бол элтэд үндсэн хууль зарцсан санал хураалт. За энэ дээр одоо манай нийгэм нэгдэж чадахгүй би бас мэдэхгүй байна. Саяын санал хураалт бол угаасаа хууль бас санал хураалт. Ягаад гэвэл үндсэн хуулиар ийм санал хураалтыг ерөнхийлөгчийн зүгээс оруулах эрхгүй. За дээрэс нь 2019 оны үндсэн хуулиас хойш ерөнхийлөгчийн хуульгүй явж байна. Ерөнхийлөгчийн хуулийг батлуулахгүй бариад байгаа. Яагаад энэ хуулийг одоо энэ удаан хугацаанд ингээд бариад байна вэ? Одоо энийг би засгийн тэргуун багтаа өргөн барьсан бол одоо хүртэл ингээд гаццсан байж байгаа. Тэгээ яагаад энийг нэгчгүй шахахгүй байгаа юм бэ? Нэгчгүй энэ талаар дуурчдаггүй байгаа юм бэ? Хэвлэлэнч дуурдаггүй, гишүүдэнч дуурдаггүй, иргэний нийгмийн байгууллагууд дуурдаггүй, нөгөө арчлалд хайртай арчилсан хувьсгалын анхдагчд маань ч дуурдаггүй. Тэгээд одоо бүгдээрээ парламентынхаа эсрэг гарчаад бүгдээрээ юу болоод байгааг мэдж байгаа мөртлөө хинч дуу хоолой илэрхийлэхгүй. Тэгээ би төгсгөлд нь ардчлал эрхчлөө парламентын засаглал гэдэг бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш ээ, тийм ээ. Энэ бол тэнгэрийн дүлий биш. Энэ бол тэмцэж босгодог үнэт зүйл шүү. Дуу хоолойгоо хязгаарлаж байгаа өөрийн чинь арчаагүй шийдвэр өөр дээрээ тавиад айж байгаа энэ айц чинь ирээдүйд үр хөвгт дээр чинь ирнэ. Монгол улс дарангуул руу шилжиж байна. Алхам алхмаар. Одоо хэвлэл мэдээллийн та бүхэн хин та нар яг энэ болж байгаа зүйлүүдийг мэдж байгаа мөртөө чөлөөтэй дуу хоолой илэрхийлж байгаа. Та нарыг цагдаа дээр дуудаад, тагнуул дээр дуудаад та нар ч гэсэн ингээд дуу хоолой илэрхийлж чадахгүй болсон. Үгүй шүү. Яг бол. Тэгээ юун дээр одоо ийм зүйлийг бас хэдүүлээ. За би тийм байж. За тэглээгээд за өнөөдөр би жишээлбэл энийг илэрхийлж байгаа нь яг буруу. Тэ? Тэгэхээр одоо энэний төлөө жишээлбэл одоо ингээд хамтдаа тэмцэх ийм одоо цаг ирж байна л гэж миний хувьд бол бодож байна. Тэгээд парламентын гишүүдтэй ярьжгаад яг энэ хэм хэмжээнд дээр тийм одоо дүгнэлт оруулах зүйтэй гэсэн ийм одоо бодолтой байгаа. Тэгээд парламент дахиад яаж хандхыг харцгаая. Өнгөрсөн өдрүүдэд гишүүдийг хайрцаглах болон одоо нөлөөлөх гэдэг бол шинж цаа илээд гардаг шүү дээ. Тахин дотор. Хинт. Санал хураалтын өмнө одоо гишүүдэд нөлөөлсөн байдлаар үг хэллээ. Ямар даргуу. Гэхдээ тийм шүү дээ. Энэ ерөөсөө Монгол улсын түүхэнд шүү дээ. 92 оноос хойш бямб цогц шиг улсын их хурлын дарга нь улсын их хурлынхаа халдшгүй байдлын эсрэг өдөржин шөнөжин 7 хоног ажиллахын тулд завсарлага аваад парламентыг авчиж хатган дээр тавиад ерөнхийлөгчд авчиж өгсөн хамгийн түүхэндх ичгүүртэй түүхэнд тод тас хараар будагджүүлдэг ийм одоо спикер. За ялангуяа одоо хоёр их хурлын дарга нь огцорчоод тэгээд нэг талыг барьж болохгүй тийм ээ. Спикер энийг одоо үндсэн хуулийн цэцэд хандах асуудал байгаа. Тэгээд энэ хуулийг нь бас яралтай одоо оруулж ирэх ёстой шүү дээ. Энд чинь ингээд нам бос байх ёстой гэж бид нэр ярьсан. Тэгжиж тавигдсан. Тэгээ одоо бүх зүйлийг нэг юм залиар явдаг нэг юм арчаагүй аргаасаа одоо манай ах нар маань ерөөсөө салахгүй юм. Тэгэл одоо нэг хэдэн хүмүүсийг томилтоор явуулсан байна, гадагшаа явуулсан байна. За Конопо 7 хоногийн хугацаанд тоолж утсан байна. За энэ ажиллагаанд нь орж байгаа парламентын засаглалынхаа төлөө хамт байна гэж ярьж ирчээд яг санд хураах дээр алга болцдог. Одоо тийм ээ нэг нүрний доор хоёр амьдэрдэг парламентын үнэт зүйлээс ухарсан одоо улсын хурлын гишүүдийн бас одоо нэрс хэмбэ гэдгийг та бүхэн бас хараад нийгэмд энийг сайн зарлах нь бол зүйтэй болов уу гэж бодож байна. арчилсан үзэл баримталтай гэдэг сөрөг хүчний бас зарим гишүүд дэмжиж байгаа санал өгсөн харагдлаа. Гэхдээ харин тийм шүү дээ. Тэр чинь одоо сөрөг хүчин энэ дээр
хуваагдаад за ингээд нэг тийм нөгөө хүн байдлаар тий одоо нөгөөрлөл энэ бол ардчсан парламентаа хамгаалах энэ үүрэг бол одоо яг үндэ ирэх барьж байгаа намын бүлгийн гишүүн одоо бидний үүрэг бас биш шүү дээ. Ер нь бол за тэгээ бүлгийн гишүүд өөрсдөө одоо за энэ бол ерөөсөө хөрс хоёрд нэг хоёр хүний л асуудал байна өдр гэж нийгэмд яриад энэ парламентын дархлаагаа өөрсдөө үнгүүдүүлэх зүйлийг хийгээд их хурлын дэд даргаасаа ахуулаад ингээд явж байгаа маш их тийм одоо харамсалтай үйл явдал болж байна. Манай сөрөг хүчний зарим одоо лидерүүд манай өрөөнд орж ирээд одоо хаана могоож ил сунгачаа гэж хүртэл орж ирж исэн гишүүд өнөөдөр одоо очиргүй парламентын дархлаа ярьсан зохион байгуулалтын гол асуудлуудыг хийцэн явж байгаа Амгаланбаатар гишүүнээс эхлээд хос утганы зураг барьж орж ирээд манай өрөөнд тэгж уулзч ирсэн. Хаан гэж хэнийг хэлээд байгаа юм. Яахлаар 6 жилээр сунгах хэрэгтэй ингээд. Яг нь ийм мэтчлэн өнөөдөр ингээд нам дамж ажилдаг хууль хяналтын байгууллагын төлөөллөөр гишүүдийг өрөөнд нь одоо сүрдүүлдэг. Гишүүдийн саналд шууд нөлөөлдөг одоо ийм өвөг үйлдэл чинь. За энийг бид нар парламентын гишүүний одоо бүр ирэх гэдэг байгаа шүү дээ. Энэ бүр ирэхдээ иймхэн зүйл дээр бид нар зогсож чадахгүй бол цаашдаа эн чинь том төслүүд газар нутгийн асуудал тий тэгэд маш их олон геополитикийн асуудал дээр Монгол улсын парламент даахт бол туйлын эмзэг байна гэж л би одоо хараад их хамсалтай байгаа илэрхийлээд байна. Парламентын гишүүдийн намын гишүү орж магадaltaй гэсэн юм хэлсэн. Таадчгүй байдал болсон гэдэг нь хэлсэн. Тэгээ яг энэ санал хураалттай бас холбоотой асуудал шүү дээ. Ер нь бол тэр чинь яриа заах энэ дээр бас би зүгээр нэг байр суурь илэрхийлэхэд би одоо Отгон баяр гишүүнийг яг одоо хэний хувьд төлөөлөд байгааг нь ерөөсөй ойлгоогүй. Ерөнхийлөгчийн дүү гэдгээрээ надад яриад байгаа юм. Эсвэл одоо улсын дэд ерөнхийлөгчийн хувьд надад яриад байгаа юм. За эсвэл ерөөсөй парламентын ордныг хааны өргөө гэж ойлгочоод хааны дүү хасрын хувьд надад тандаад байгаа юм. Би ерөөсөй ойлгоогүй. Лавгийн тойм нэвтрүүлэг дээр ярьсан яриаг шүүмжилсэн. Тэр дээр одоо бодийн одоо энэ 110 сая доллартай асуудлыг би парламентын гишүүний хал хувьд гаргаж тавьсан. Тэр миний эрхчлөө байхгүй. Тэр ерөөсөө тэр хүн хамаатай зүйл биш. Тэгээд одоо ахыхаа үгийг парламентын гишүүнд дайгаад байгаа юм уу? Эсвэл өөрийнхөө байр суурийг илэрхийлээд байгаа юм уу? За энэ ч гэсэндээ ер нь одоо жишээлбэл ингээд 92 оноос хойш ийм үйл явдал болж байгааг баха. Ерөнхийлөгч өөрөө бүр ирэхээ хэрэгжүүлж байх үедээ өөрийнхөө төрсөн дүүг парламентын гишүүнээр сонгоод төрсөн дүүн гишүүдийн өөрөө хийсэж агсан тавиад санал нөлөөлөд явна гэдэг бол өөрөө энэ хөгжингөө парламентын засаглалтаа улсдуул энэ бол импичмент шүү дээ. Импичмент. За өчтөр ерөнхийлөгчийн мэдээлэлч гэсэн энэ бол импичмент. Парламентын санал хураалтанд сүрдүүлж хэрвээ парламент ийм шийдвэр гаргахгүй бол би гартлан ийм шийдвэр одоо гаргана. Энэ чинь юу вэ гэхээр парламент бие даасан шийдвэр гаргах боломжгүй гэдэг л ийм л зүйл юм чинь. Тэгэхээр гих мэтчлэн одоо энэ нөгөө ёс зүйн хэмжээгээд яриад байгаа зүйлээ зөвхөн парламент дээр биш одоо ерөнхийлөгч өөр дээрэж адилхан л одоо авч үзэх хэрэгтэй шүү дээ. Чин тэрнээс биш би хэлээд байгаа шүү дээ. Ерөнхийлөгч болон одоо ерөнхийлөгчийн иргэн тойронд байгаа нөхдүүдэд таалагдвал тэднэрт их таалагдах зүйл аятайхан зүйл яриа яваад байвал энэ бол ёс зүйтэй. За жоохон эсрэг үйл явдал гарчвал өрөөнд орж ирээ харигцтаад байдаг. Тэр чи би ёс зүйг харагдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би нэг бол халдчгүй байдлын хороонд бол өгсөн. За яагаад гэвэл өмнө нь 4-5 гишүүн дээр ийм үйлдэл ялангуяа залуу гишүүд дээр болсон гэдгийг би сонсч байсан юм. Тэгээд яг үгээр би одоо нэг үрлэл урьдчилан сэргийлүүлэх зорилгоор за дахиж ийм үйлдэл одоо Отгон баярын хувьд гаргахгүй байх энэ агуулгаар өгсөн байгаа. Тэгээд халдчгүй байдлын хороо хайшин шилжүүлэхийг бол би мэддэггүй байна. Та нөгөө хэрвээ энэ хууль батлагдах юм бол яг түмэнд ээсээ тусламж хүснэ гэж хэлсэн шүү дээ. За яг одоо энэ хууль мэдээж хилцүүлгийн явцад чи яг за энэ бол бас л нөгөө нэг юу л да одоо нэг дэмжихгүй гэдгээ хэлэхээс айж байгаа хүмүүсийн одоо маневр байхгүй. Ер нь бол тэрний үг гэхээр ерөнхийлөгчөөрийг дэмжихгүй гэхэлэр чинь өөрөө асуудал орчих гээд шүү дээ тий. За тэгэхээр яг уу гэхэлэр за яг оруулж ирж байгаа зүйлээ ярья гэх. За оруулж ирээд энэ маш их бас юу явнаа. Бас л лобби явах. За ингээд асуудлуудаас нэлээдгүй үүсэх баг. За би энэ дээр нэг байр суурь хэлчих би тэгээд өндөрлөлтгүй нэг уулзалттай байгаа. За саяын хилцүүлгүүд донд зүгээр маш харамсалтай нэг зүйл ингээд ажиглагдаж байгаа юм да. Тэрний үг гэхээр парламентын гишүүдийг ялгаатай байдлаар тийм одоо ерөнхийлөгчийн одоо зүгээс оруулж ирж байгаа хууль санаачлагч тайлбарлаж байна.
жагсаалтын гишүүн. Энэ холбогд тогтолцоотой улсад нээлттэй жагсаалт зарлагдсан бол энэ бүгдээрээ Монгол улсын их хурлын гишүүн. За өнөөдөр одоо жишээлбэл бид нар л ингээд ард түмний хуурхал юм ярьж байна л та. Нээлттэй зарлагдсан одоо гишүүн. За би жишээлбэл өөрийнхөө оронд ловсон чамсгай гишүүнийг оруулсан тийм ээ. За дандаа би экспертүүдийг оруулсан. За энэ санал тухайн үед нийгэм таалагдсан байхгүй. Улс төрчлийг оруулаагүй. За тэгэнгүүтээ ингэж Монгол ардын нам ялчаад ингэж одоо анти юрит ингээ буулгачаад тийм ээ. За ялцсныхаа дараа ард нь байгаа хүмүүсийг оруулж ирэх гэдэг чинь юм чинь. Намаар татаж. За ингэх юм бол парламентын 40% докторгүй болно. Гэдэг чинь одоо бүр шийдвэр гаргаж чадахгүй юм байдалд орохгүй та. Ер нь бол. За хамгийн харамсалтай нь тэр жагсаалтаар орж ирсэн гишүүд өөртөө энэ нээлттэй хаалга буюу экспертүүдэд ард түмэнд нээлттэй байх энэ бодлогыг хаах саналыг өнөөдөр өгч байгаа. За энэ бол туйлын амиа хичээсэн юм үйлдэл бөгөөд би л парламентын гишүүн болсон бол ардаас хэн орж ирэх вэ? Тэр үл огт хамаагүй гэдэг ийм одоо урвалтыг хийж байгаа гэсэн үзэл санааны урвалтыг. Тэгэхээр энэ дээр бол одоо тойргийн гишүүн одоо жагсаалтын гишүүн гэж бол огт байхгүй. Энэ бол жигд бүгдээрээ бүр ихтэй парламентын гишүүд. Тэгэхээр энэ л өөр өмцөлийн зөрчил واخгүй ингэж хараад байгаа нөр. Тийм учраас одоо парламентын яг энэ сонгодог ойлголт сонгодог парламентын засаглал руу маш их алхам ухуулсан юм үйл явдал боллоо. Гэхдээ ийм хоёр талтай би бас ард иргэдтэй уриалмаар байна. Энэ бол ард түмнээ сонгогддог хоёр институт байж болохгүй байна. Энд чинь одоо айл гэрт 2 А байгаад байгаа юм шиг болчоод эсвэл айл гэрт 2 ээж байгаа юм шиг болчоод 2 А хойморт суугаа булаацалтж муудалцаад 2 ээж галтгоогоо булаацалтж муудалцаад байна. Энд нь Монгол бас хүнд байдалд ороод байна. Тийм учраас бид нар 2 салаа замын уулзалт. Эсвэл одоо нэг мөсөө одоо ингээд нэг өөгч болчирхаач биш. Тэгээд би парламенттай хайртай гэд үйлдэл нь шал өөр. Тэгээ хавар би яг энийг ярьсан шүү дээ. Даанч одоо хавар миний үгийг одоо итгэхгүй байсан. Нэг хаврыг одоо нүгэрл ард нийтийн санал асуулгыг бид нэр тэгээд болиулах зүйлийг хийсэн л тэмцэлээс өнгөрсөн хаврын асуудал. За одоо энэ ингээ яваад магадгүй энэ араас цэцгийн асуудлууд орж ирэх юм одоо эрсдэл бас би байна гэж харж байгаа. Тэгэхээр ингээ худлаа ярьж байгаа хооронд за эсвэл одоо тэгээд ерөнхийлөгч цэцэлтэй болов. Ерөнхийлөгч өөрөө засгийн газрыг бүрдүүлэл явуулдаг. Тэтгэл төргөө кабинетийн бараг бүх сайдны ерөнхийлөгч томьёолоод аюулгүй зөвлөл дээр бүх төслүүдийн татаж аваад явж байгаа юм чинь тэгвэл тэгээд шууд ерөнхий сайдаа ерөнхийлөгч томьёолоод явдаг болов. Парламентын цэцэлтэй дээр гэж хэдэл худлаа яриад яах. Тэ? Парламентын цэцэл байхгүй болчиход шүү дээ. Би даасан ерөнхий сайд гэж байхгүй болчиход шүү дээ өнөөдөр Монгол. За эсвэл тэгээ парламентын цэцэлтэй болъё. Гэдэг нь парламент ард түмнээ сонгогдсон цорын ганц эрх мэдэл байг. Парламентаас бусад эрх мэдэл ундрахтай байв. Тэгвэл бид нар ерөнхийлөгчийгөө Германтай адилхан парламентаас сонгодог болох зүйлээ энэ 27 оноос одоо өмнө ч юм 27 оны дараагийн ерөнхийлөгчтэй хамт хийхгүй бол одоо энэ ерөнхийлөгч нарын ийм нөгөө хууль зөрчиддөг өөртөө эрх мэдэл авдаг энэ асуудал чинь одоо ингээд төгөлдөрчөл байгаа байхгүй нөгөө нэг терминатор 1 2 3 гэдэг шиг. Одоо эн чинь тий за очир атгаа ямар байсан юм мэдэхгүй. Багын даргын хувьд чинь дааган болдгийг буцаана гэдэг чинь эрх мэдлээ маш их хэтгүүлсэн үйлдэл байхгүй да. Сонгуульд ялцсан нам ерхий сайд томлох гэдэг нь үгүй гэдэг тий. За ингээ энэ хоёр дарга дээр юу боллоо тий. Бас л одоо хаан болтлоо л одоо асуудал боллоо гэдэг ийм асуудлууд яригдчихсэн. За тэгээд тэрнээс хойш илбэгдэрч ерхийлэгчдэр юу болоо нэг арчсан ерхийлэгч маань хамгийн сүүлбэр хамгийн арчлын эсрэг одоо хаан болоод л дууссан. За Батулга ерхийлэгчдэр юу боллоо? Намуудыг татан буулгах, за төмөр зам руу ерхийлэгч ордог. За бүр хамгийн одоо ичвэртэй нь ерхийлэгч байсан өмөр парламентд эртээ дуудуулаад суугаад байдаг ийм жишгийг үзүүллээ. Одоо хөрсөх ерхийлэгч парламент руугаа одоо халтаж үндсэндээ одоо парламентын дархлааг байхгүй болгосон ийм одоо хууль өргөн барьж байгаа ийм одоо ерхийлэгч болчлоо. За миний нэг айж байгаа зүйл одоо энэ нөгөө нэг шинэ версн ямар л ерхийлэгч гарч ирдэг юм бол да 27 он. За зарим нь хугацааныхаа сүүлийн одоо нэг 2 жил мэл за сүүлийн 3 жил эднэр явж одоо энийг ингээд хязгаарлаж барих гэж бас зөндөл асуудал болж байсан. 6 жилийн эхнээс эхлүүл яана. 6 жилийн эхнээс одоо ерхийлэгч нар дахиад одоо яг ийм их мэдлээ одоо илүү авах ийм сэтэлтэйгээр ингээд эхлүүл яана. Тийм учраас энэ бол тоглоом биш болсон шүү. Бүгдээрээ дуурахгүй одоо байх биш харин илүү дуграад би ерхий сайдуудыг ч гэсэн одоо дуграасаа гэж бодоод. Би яагаад ингэж яриад байна вэ гэхээр энэ зовлон мэддэг энэ эрх мэдлийн давхцлыг одоо мэдэрдэг хүн бол ерхий сайд байхгүй.
Тэгэхээр одоо ерөөсөө дараагийн ерөөсөө сайдуудад заавал зовлон удах гэдэг дугаа байгаа юм. Одоо энэ чинь тусдаа энэ тогтолцооны асуудал байна аа гэдэг ийм одоо зүйл ярих зүйтэй шүү дээ. Тэгээ манайханд бас нэг ийм юу байна. Маш хурдан нөгөө байр сууриа солигдуулж чадах. Өстө одоо парламентын дарагчийн спикер байж болохгүй шүү дээ байл. Энэ чинь зарчим гээл Твиттер бичээд байжсэн манай одоо X ерхий сайдууд очил гараад ирсэн чинь ер нь болно шүү дээ. Яагаад болохгүй гэж өмнө нь зээнх бол дарга, мяган бий бол дарга байсан. Яг нийгмийг бигдгийн ингэж одоо мэдээллийн юм амфлац хийгээч. Яг энэ үндсэн зүйл дээр яваад алхам алхмаар энэ сонгоод парламент руугаа алхацгаая л гэдгийг уриална. За маш их баярлалаа. Туулын уртаа замын төсвийн шалгацсан дээр юм байна шүү дээ. Веб энэ дээр одоо маш тодорхой байр суурьтай байгаа шүү дээ. Энэ харвины гэрээ чинь яг одоо энэ чинь 2015 онд одоо элдвүүдээр ерхийлэгч тухайн үеийн одоо Сижинпин даргаыг урихтаа болно бүтнэ гэж зурцсан гэрээ байхгүй да. За тэгээд яг хөө тэр гэрээн дээр тулгуурлаад ганц мод тал хэттийн тал 2016 он гэхэд төмөр замаа бариад дууссан байхгүй. За тэгээ манайх ч нөгөө нэг зарим нь хурцрээд өргөн цайраг болоод зарим нь нөгөө нэг 5-7-оо гөхгүй гэдэг дайн болгоод ингээ 10 жил алдсан. Тэнгүү тэд нар яг хөө гэхээр эдийн засгийн болон одоо энэ алдагдсан боломжийг нэхэмжилсэн байхгүй. Энийхээ хариуд бид нар 5-7 лицензийг өгөх байдалд элдвүүдээр ерхийлэгч хүргэсэн. Энэний ард энэ утгагүй зүйлийг хийсэн батлог ерхийлэгч болон одоо бусад хүмүүсийн бас одоо энэ зөрчил хүргэсэн. Тэгээд сая болохоор за эдийн засгийн асуудлыг тэг ингээд бид нар төлж чадахгүй Монгол бас. Гэхдээ 5-7 лицензийг өгөхгүй. Төмөр зам төтөргөө өргөн цагаар баригдсан. За одоо ингээд холбоод явъя л гэдэг асуудал шүү дээ ер нь. Тэгээд тэрийг тухайн үеийнхээ байсан нийт компаниудын дундаж үнээр тооцож чажээ. Тэгээ хоёр улсын засгийн газрын хооронд эмсээсээ гаргаж ил гэдэг ийм л дээ. Тэгээ би бас энийг хэлээд байгаа. Одоо энэ болохгүй байгаа тавил эрх нь байгаа шүү дээ. Ганбат гишүүн ахлаад Баярмаа гишүүн нарийн бичгийн дарганд болоод улсын их хурлууд дахиад оруулаа. Тэгээд одоо байгаа хийж чадсан одоо энэ зүйлээс ахиулал сайн. Ахиулж чадахгүй бол тэгээд Монгол улсад их хохиролтол асуудал. Харин ингэж явж байгаад засгийн газар нь одоо жишээлбэл засгийн газраас өөр нь хэмжүүлэх юм ийм зүйл болвол түүнийгээ элбэгдэрч Баттулга хоёроос аваарай. Энэ чинь бол маш хариуцлага үйлдэл. Ер нь би зүгээр энэ өмнөх одоо сайхан бэлэг энэ өмнөх улс төрчдөд хэлэхэд би яг ерөнхий сайдын хувьд одоо янз бүрийн зүйл бас нэг яриад яг төслөл өгчлээсэ гэж бас бодож явсан. Ялангуяа сүүлийн 10 сар бол хамтарсан цэцэг толгойлж байсан учраас янз бүрийн хүмүүс субъектив зүйл яриаг. Миний хувьд ахнараа би таануусын баасыг цэвэрлсэн шүү гэж би одоо өнөөдөр хэлмээр байна. Хөгжлийн банкыг аваачаад та нар будаа олгоо явуулсан. Энэ дийлийг чинь би төлүүлсэн манай засгийн газар. Улсаа дефолт олгоо явуулсан байсан тэр нөгөө олон хаадын нэртэй бүх зээлийг чинь манай засгийн газар төлөө зээлж зэрэглэлийг чинь 12 жилийн дараа би нэмэгтэр аваачсан шүү. Би юу ч ярихгүй байхад өөрөөсөө ингэ яриад байгаа бол би бас нэг ярьж байна. За сайхан бэлэг гэдэг хүн Дубан гэрээ одоо улсын хурлаар оруулахгүйгээр баталчаад. За тэр нь болоод улс төржөөд гаццсан 15 банкнаас зээл авцсан. Зээлийнх нь хүүнүүд бодогдсон байхад өөрөө ерхий сайд өгөөд баахан татврын байцаагч нэг шоронд оруулчихад өөрөө зүхтаацсан. Юу ч яриаг 10 жил. Тухайн үедээ зүв байсан нь өөрөө тайлбарлаж авах байсан. Тэнгүүд 10 жилийн дараа гарч ирчингүүтээ 2.3 тэрбум доллараар тэгэлсэн зүгээр бичлэл байлээ. Тэгвэл тэр хүн өөр юу хийсэн юм? Би одоо бас энийг хэлж оюутлаарууч гэсэн би бас хандсан байна. Хэрвээ энэ бичлэлт бол тэгэлж болж буцаага зэрэгж тэгээ сайхан бэлгээр төлөөл. Сайхан бэлэг төлөх ёстой шүү дээ чинь. Ийм хариуцлагагүй асуудал гарсан бол баяр цогтоор төлөөл. Тэгээ баахан ийм Монгол улсын одоо гол ордуудыг аваачиж одоо тий дудаа олгочоод тэрийг нь засвалаар юундаа гоншгоноо даа ер нь. Хиний мөнгөөр Америкт 10 жил амьдраад байгаа. Тэрийг юунд нэг тийм бахархсан асуудал болгож яриад байгаа ер нь. Хамаг зүйл тий ингээд юу яаж хүндрүүлж хайчаад. Одоо саяны энэ асуудал ч гэсэн би одоо тэр Ганбат гүшүүн шүү дээр хэллээ. Би төвшөртөө сонсож байгаа. За тэрийг тийг хийж болно тий. Гэхдээ юу вэ гэхээр энэ үнийг анх тогтоосон элбэг дөрж гэдэг хүн ерөнхийлөгч байхдаа гарын үсэг зурцсан. Одоо энэ нэг бодийн асуудал гэдэг байгаа ч одоо мухар төмөр зам. Мухар төмөр замыг холбоод энэ олон төмөр замынхын маргааныг хоёр улсын засгийн газрын хооронд эцлээд өглөр юундаа уурлаад байна. Тэгвэл тэгээд болиулаад өөрсдөө төлөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо энэ хаана бас нэг юм сахилга хариуцлага дэг журам гэдэг зүйлийг бас ингээд юу н ярих ёстой шүү. За энэ бодийн одоо энэ 110 сая доллартай асуудал дээр ч гэсэн одоо та бүхэн сонсголыг шахах ёстой. Би Монгол Улсын ерхий сайд одоо байсан хүний хувьд 110 сая долларын асуудлыг би барин тавин ярихгүй шүү дээ. Одоо яагаад өнөөдөр энийг сэтгүүлч огт ярихгүй юм?
ярьж чадахгүй байхгүй. Бод гэдэг энэ компанид хууль хяналтын байгууллагуудтайгаа улсаараа барьцаалагдсан байна тийм ээ. Санал хураалтаасаа эхлээд барьцаалагдсан байна. Тэгэхээр ийм зүйл дээр хэрвээ бид арчилсан ус хэвээрээ байгаа шүү дээ. Талаас нь нээлттэй ярилцъя. Би надад гарах шүүмжил бүхэн нээлттэй байдаг байсан шүү дээ. Нийгэм эргэлзээнд орсон учраас би итгэл үзүүлэх санал хураалтыг оруулсан шүү дээ. Тэрнээс би цэцрүү уцтаад тий эсвэл надад 2 тавиад өгчих гээд ингээ яваад байсан бол яваад иж бас болох байсан шүү дээ. Тэгэхээр ёс зүйн шаардлага хоёр өдөртөө биш нэг өдөртөө байя. Хэдүүлээ зарчим дээр ярьсан дээр ингээд байхгүй бол Туулын урдны зам дээр байгаа юм байна. Туулын урдны замыг бүх одоо улс төрийн намын дараанаар бид нар ярьжгаад нийслэлийн жил болгоод тэгээд бид нар бүх одоо улс төрийн намын даргааныг цуглуулж хагас өдөр бүхэн суусан. За туулын урдны зам бол Монгол улсын хамгийн зөв шийдлээ. Тэгээд колцоо 2 зам байгаа. Ингэж ижил одоо 50-аас 60 орчим хувийн автомашины төвжирэл тийм ээ одоо буурах байсан. За цаашдаа яг намайг шүүмжлэлсэн та нар хугацаа авахлаар хараарай. Богдуулан түнэл гарах хамгийн зөв шийдлээ. Ингээд хөшгөө үндэтэйгээ холбогдох ёстой. За энийг эн чинь бид нар биш тэр одоо мэрэгчлэнгүүд нь хурц ирээд хэлээд байгаа. За яг мэдээж үе шаттай. Ингээд явах хэрэгтэй. Тэгээд бидний хувьд одоо нэг зам барихтай л ингэж маргаад бид нар зөвхөн туулын урдны зам биш чинь ингээд нийслэлээ тойроод 3 тойрог зам барья гэж шийдсэн шүү дээ. Тэгээд энэ бүх зүйл дээр мэдээж одоо эн чинь ийм байна, тийм байна гэдээ яриад байгаа. Тэгээд яг энэ л нөгөө нэг одоо манай улс төрчдийн Өндөр байна гэдэг шүү. Тэгээ яг тэрийг тэгээд төсөв төртгийг босод замуудтай харьцуулаад хэдүүлээ тэгэл уулын бариад үдчмээр байгаа байхгүй да. Тэгээд тэр авилтаа тэмцэх газар мадан шалгаж байгаа л тэг ингээд улс төрчлөөс олж байгаа. Одоо яг хөглөр энэ бол ингэж байгаа. Яг энэ хамтраагүй байхад нэг юм төвхтэй зүйл болдог байхгүй. Одоо ингээд хамтраглаар энэ бол хамтын артер тийм үү? Хамтын артер. Хамтраагүй болохоор эн чинь нийслэлийн төвжирлийг шийдэж наад нямбаач од олчих гэдэг шүү дээ. Тэ? Гөө. Зүйлийг одоо мэрэгжлийн экспертүүд яриа. Хин яриад байгаа. За. Мэрэгжлийн эксперт нь яг хин. Одоо жишээ нь үлзийдөөс ороод 21-ийн төвчөөр Харин тэр нь хаана төгссөн ямар инженер юм бэ? Гэхдээ харин үлзийдөөс ороо 21-р хороо гарч байгаа. За харин тийм. За хэдүүлээ зам хурдны зам баригдаад төгсөл байхгүй байх гэдэг бол одоо бидний асуудал биш тийм. За дээрэс нь яг би ингээд нөгөө дахиад хэлэхэд за ингээд 10 сар би хэлсэн шүү дээ тий. За юудэч одоо бид нэр туулын хурдны замаа шийдсэн тий. Энэ хамтарсан цэцэн үр дүн би дахиад хэлээд байгаа. Эрдэнэ бүрэн бид нэр шийдсэн. Нөгөө гацаад байсан хил холболтоо шийдтээ парламентаар оруулаад тийм ээ. За ингээд чухал олон асуудлууд дээр бидний хувьд бол ингээд цэгцтэй юутэйч их хурл руугаа төсөл ирдэг байлаа. За одоо ингээд хамтарсан засгийн газар задарснаас хойш одоо ингээд баг 10 сар боллоо. Юу болов? Тэгээ юу болов? За одоо ингээд оюурд нэгдэг нөхөрлөл ер нь удажлаа. 4 жил гарсан болчлоо. Одоо ингээд асуудал болоод байдаг. За гэтэл доктортой засаглах өөрөө ямар үр дүнтэй байв? Одоо эргээ бодох хэрэгтэй. За одоо энэ ингээд салин дээр ч гэсэн би яхад зүгээр одоо нөгөө ам нэхэр уушгина гэдэг шиг одоо та бүхэн бас сурвалжлаарай. Удаан цэцэглаагүй байгаа нөхдүүдийн хувьд нөгөө юмаа бүтэн ерөөсөй ойлгох боломж олдохгүй байгаа байхгүй. За жишээлбэл ингээд зандан наргын засаг гарч ирээд багшны цалин нэмчлээ. Цалингийн нэгдсэн системийг бид нар хуульчилсан байсан. Ганцхан салбарыг нь суглаад нэмсэн. За ингээ яах вэ гэхээр босод салбараа гомдоцсон. За одоо энэ асуудлыг яаж хийх юм бүү? Энэ юу ямар ч гарцгүй зүйл байхгүй. Энэ чинь босрлын салбар гэдэг чинь маш том. За тэгээд 700-аас 1.3 их нийт төгрөг жил бүхэн гаргах хэрэгтэй болчихсон. Одоо урсгал зардал. За энийг яая гэж сая данс нийлээ гэж. За би бас энэ дээр одоо яг намайг тийм нэг ямар нэг асуудлаар одоо хатуу ханддаг гэдэг шүүмжил байдаг шүү дээ. Би татврын энэ дансуудтай холбоотой асуудал дээр татврын байцаагч нарт зарчмын шаардлага тавьдаг юм нэ. Ягаад гэвэл Монгол улс ингэж татвартай байдаг юм аа. За одоо ингээд татврын байцаагч нараа битгий ажил хий гэж. За одоо ингээд татврын байцаагч нар яах юм бүү? Тэгээ төрийн албан агчдаас хайрлах хэрэгтэй тий. Ийм юм асуудал дээр одоо яах вэ гэхээр наадмын өмнө эсвэл наадмын дараа Монгол улсын төсөв бүртгэж байна. За энэ төлөөсөө яах вэ гэдэг асуудал үүснэ. За баярлалаа зөндөө дэлгэрэнгүй. Рекламтай хамгаалаарай.